Галзуу кино сувагтан тавтай морил. За энэ удаад буруу та нартай 2024 онд гарсан Eleanoid гэх энэ галзуу киног ярьж өгөх гэж байна. Та нар маань санаж гэж одоо ингэтэл нь удаан хүлээлгэсэн байна штэ. Дугаар 192 дээр харийн араадны эсрэг гээд эвгүй гарч ихтэй. Дугаар дээр эхний ангийг нь ярьж өгсөн шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ 2 дугаар ангийг нь сонирхоод үзэцгээе. Удаан хүлээлгэсэн бол уучлаарай мөн буруугаа. Тэгэхээр мөн бурууны энэ галзуу киног таны ярьсны онцлогт тохирсон 3 цуврал бүтээгдэхүүнтэй USkin болон өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампоныг албансаар борлуулж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд сабатраагүй бол саба, адарсан бол лайка дарахтал тэгэл болоо явж байгаа юм шүү. Ингээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбартаа орцгоё. За эрт дээр үеэс харийнхан хамгийн аюултай араатан хоригдлуудаа хүний бие дотор хоригдог вэж гэвч хүмүүс энийг мэддэггүй байлаа. Харин тэдгээр хоригдлуудыг хянаж байх ажлыг хамгаалагч аян 2 хариуцдаг. Тэгсэн нэг өдөр хоригдлуудын удирдагч оргож харийнхны гаригийн агаар бүхий хааваа гих бөмбөлгийг дэлбэлснээр олон гэмгүүхэн амиа алдаж харин тэдний дунд байсан 2 чарын араатан суллагджээ. Харийнхны удирдагч хөлгөөрөө дүүрэн байсан хаавааг дэлхийд даяар дэлбэлж дэлхийг бүхэлд нь эзэлхийг санаархаж байлаа. Тэр тохиолдолд бүхэн үхэх байлаа. Тиймээс хамгаалагч аян Яй Ан охин 3 цаг хугацаагаар аялж харийнхны удирдагчийг өнгөрсөн үед хороод өөрсдөө эргэж ирээд дэлхийг хааваагийн аюулаас аврахаар төлөвлөсөн байж. За ингээд цаг хугацаагаар аялж 1380-аад оны үеийн Гүрья улсад очсон байна. Гэвч очсон даруйдаа харийнхантай тулалдсан хамгаалагч устгах гэж аян ажиллагаагүй болжээ. Ганцаараа үлдсэн Яй Ан охин цаг хугацаагаар буцахын тулд тэрэнд харийнхны онцгой худаг хэрэгтэй байлаа. За ингээд нэлээд хайсны эцэст охин худахыг 10 жилийн дараа олжээ. Тэгсэн зөвхөн Яй Ан охин биш, шидтэн гэгддэг мурок, ихэр оргилын 2 шидтэн ирээдүгөөс ирсэн байсан харийнхан гээд бүгдээрээ онцгой худахыг гартаа оруулахаар тэмцэж байж. Ингээд тэр нэг орой шийдвэрлэх тулааны дараа охин худахыг гартаа оруулаад завинд суугаад тэндээс зугтлаа. Харин мурокийн дотор харийнхны удирдагч байгаа болох нь тодорхой болно. Гэвч тэр мурокийн бие рүү орохдоо унтаа хэлбэр рүү шилжсэн байна. Онцгой худахыг Яй Анд алдсан харийнхан тэрнийг бүх хүчээрээ хайж эхэлсэн бол охин жирээд рүү буцахын тулд аян гулан сансрын хүлгийг олохоор яарч байлаа. Тэгэж байж тэр ирээдүйд хааваагийн дэлбэрэлтээс дэлхийг аврах байдаг. Тэгээд хиймэл сахалнаагаа зүсээ хувиргасан Яй Ан нэг цайны газарт очиод нууц мэдээлэгчтэйгээ уулзаж өөрийг нь олсон хүнд өндөр шагнал амлсан болохыг олж мэддэг. Бас тэр хүн охины хүсснээр гол дагуус самнаж аянгийг олсон хүний сургийг гаргаж өглөө. Тэгсэн тэднийг ингээд ярилцаж байтал 2 тулаанч охиныг хайж тэнд ирсэнд нөгөө хүнч дараа нь уулзах газараа товолж яваад тэндээс зугтдаг. За тэгээд нөгөө 2 ирээд Яй Аныг шууд танилаа. Хариуд нь тэр сүх авч тэднийг сүрдүүлсэн ч тэр 2 айсангүй. Ингээд охин тэдэнтэй тулалдахаас өөр аргагүй болно. Намайг битгий дагаад бай. Дараагийн удаа чамтай тааруул аянгаараа нэрвчих шүү. За, ойлголоо. Тэгсэн Яй Ан мурокийн 2 туслах муур болоод тэрнийг дагаж байгааг анзаарна. Харин нөгөө талд ухаан алдсан мурокийг ихэр оргилын 2 шидтэн яахаа шийдэж чадахгүй гайхацгааж байлаа. Тэр 2 мурокийн дотор харийн араатан байгаа гэдгийг мэдчихсэн учраас нэг нь тэрнийг алах саналтай байсан ч нөгөө нь түр амьд байлгах саналтай байдаг. Олон жилийн өмнө тэр 2 үүнтэй адил байдалд орсон хүүгийн гэрт ирж байснаа санана. Тэгэд мурокийг тэр хүүхэд мөн эсхийг шалгаж үзэх гэсэн ч тэр гинэд босоод ирлээ. Би хаана вэ? Чи санахгүй нөө? Чи шидэт илдийг суглаад харийн араатныг алсан штэ. Нэрэ Жажан хаана вэ? Тэгэд мурок Жажаны хэлгүүд үлий зарцаас тэрнийг хаашаа явсныг асуухад цаадах нь 10 жилийн өмнө шар уулнаас нэг хачирхалтай хүнийг олоод тэнд анх авчирч байсан талаар бичиж өгдөг. Тэгээд тэр хүн сэргсэн даруйдаа сүмийн удирдагчдыг алаад өөрөө толгойлогч нь болсон байж. Мурок тэрнээс Жажан яагаад онцгой худахыг хайгаад байгааг асуухад зарц Жажан болон тэрний хамтрагч өөрсдийгөө цаг хугацааны гацаанд орж өнгөрсөн үед гацсан тухайга ярьж байсныг сонссон гэдгээ бичиж өгнө. 2 харийн араатны хувьд тухайн үед хэн нэгэн хүний дотор орж унтаа хэлбэрт шилжсэн удирдагч олж бас онцгой худахыг олохгүй бол цаг хугацаагаар буцах боломжгүй байлаа.
Тиймээс тэд удирдагчийн алга болоход тэнд байсан 4 хүнийг нэг бүрчлэн шалгаж үзэх ёстой гэж бодож байж. Тэнд нь Хьюм Мастер, ихэр ориглын 2 шидтэн, ноён цэнхэр хатагтай хар, дөрөвдөх нь нохойн баас хочид гуйлагчин байдаг. Тэдний нэгийнх нь бие муу байсан ч тэр биенээсээ гараад өөр бие рүү орох юм бол удирдагчийн адил унтаа хэлбэрт шилжих учраас энийг хүсэхгүй байгаа гэдгээ хэлсэн байж. Гэвч тэр өдөр Мурокийг удирдагчтай уулзсан гэдгийг харинхан мэдээгүй байлаа. Тэгэд Мурокийн дотор харийн араатнуудын удирдагч байгааг ойлгосон 2 шидтэн Мурокийг алах гэсэн ч тэр тэндээс аль хэдийн зогтчих. Энэ үед нэг сохор сэлэмчин хамтрагчийнхаа хамтар сэлмийн эрдмээ үзүүлж гуйлаггүйж байна. Тэгсэн тэдэн дээр өөр нэг сэлэмчин ирээд тэрнийг халз тулаанд дуудлаа. Гэвч сохор сэлэмчин тэр нөхрийг ядах юмгүй буулгаж авна. Үүнийг яяанд ялагдсан 2 тулаанч хараад шууд тэрэн дээр очлоо. Тэгсэн тэр ялагдсан нөхөр болоод сохор тулаанч бүгдээрээ хүмүүсийг хуурж мөнгө олдог нэг баг байсан болж таардаг. Охинд ялагдсан нөгөө 2 тулаанч сохор сэлэмчний сэлмээр тулалдвал тэрнийг ялж чадна гэж итгэсэн байсан учраас сэлмийг нь худалдаж авахар ирсэн нь тэр байж. Гэтэл нууц сүмийн тэргүүн жажаан онцгой хутгийг авсан охиныг хайж байгааг сонссон сохор сэлэмчин энийг маш их сонирхлоо. Учир нь тэр өөрөө одоогоос 10 жилийн өмнө нууц сүмийн шилдэг тулаанч байжгаад харийн араатанд нүдээ сохлуулсан байж. Тэгээд тэр онцгой хутга нүдийг нь эдгэж чадах эсхийг үзэх хүсэлтэйгээ хэлсэнд нөгөө 2 ч тэрнийг дагуулад яяаны араас явцгаалаа. Энэ үеэр Мурок 2 муурныхаа мөрөөр явж охины 2 тулаанчтай тулалдсан цайны газарт очно. Өөрийнх нь дотор яг юу байгааг мэдхийн тулд өөрт нь онцгой хутга хэрэгтэй гэдгийг тэр ойлгосон байлаа. Гэвч тэрнийг тэнд хоол идэж байх зур 2 шидтэн гүйцээд ирнэ. Тэгээд тэр 2 тэрнтэй санамсаргүй таарсан дүр үзүүлсэнд Мурокч тэднийг яг хэн болохыг сайн санахгүй байдаг. Тэгэд нэг нь Мурокийн судсыг барьж үзээд тэрний дотор хараатан байгаа эсхийг мэдэх гэж оролдоно. Гэвч ямар нэг сэжигтэй зүйл мэдэгдсэнгүй. Тэгээд тэрний дэвүүрийг үзэж яваад санамсаргүй сэгсэрсэнд муур болж хувирсан байсан 2 туслах нь гинэд хүн болоод хувирчлаа. Тэд яяныг алдалгүй дагаж явсан нь тэр байлаа. Тэгээд тэд хүн болсон даруйд охиныг хүмүүс дагаад байгааг хэлж тэрнийг дагуулад зовгдохыг оролддог. Зарим нөгөө талд Мурок хоолоо идэж дуусаад муурнуудынхаа хойноос явхаар болсон ч хатагтай хар тэрний гараас бариад энергийг нь түгжиж угаад цэгийг атгсанд Мурок хөдөлж чадахгүй зогслоо. Тэгсэн гинт гарнаас нь хүчтэй энерги ялгарч байснаа тэр бие хинч чадхаа болж ханан дээгүр гүйж хан давж үсрээд тэндээс явахыг завдна. Энийг мэдсэн 2 шидтэн хүний хөдөлгөөнийг хянах шидэ ашиглаад тэрнийг зогсооно. Энэ үед яян 2 муурны хамтаар арайхийн өөрийг нь дагж байсан хүмүүсээс мултраад цаашаа явах гэсэн ч нөгөө 2 тэрнийг эзэн лүүгээ хамт явахыг ятгалаа. Гэвч охин тэдэнд нүүр өгсөнгүй тэднийг орхиод явлаа. Харин 2 шидтэн ухаан алдсан Мурокийг нэг дэм буудалд авчираад алах хэсгээ шийдэж чадахгүй сууцгаана. Нэг л зүрх нь хүрэхгүй байсан учраас шимийн арх угаад баг зэрэг найрлахаар шийдсэн ч орой гэхэд тасраад унтаад өгдөг. Энэ үед Мурок сэргэж тэндээс сэмхэн зогтлаа. Хотын өөр нэг хэсэгт яян дэм буудалд өрөө хөлслөд орсон байна. Гэвч тэр шүн жажаан цэргүүдэд дагуулж тэрнийг барихыг оролдоно. Охин ч жажааныг буудаж шархтуулаад тэндээс зүгтахад жажааны цэргүүд араас нь шил даран хөөцгөлөө. За сорри бажигра бүрэн гэлсний реклам алгадаадах юм. Таны арьсны төлөө Юскин. Хүүтэн зэрүүний уйлралд нүүр гарт нь хуурайшаад хөлийн үсгийд нь хаграад байна уу? Тэгвэл Юскин танд тусална. Арьсанд чигшил өгөхөөс гадна нөхөн түлжүүлж толгор зөөлөн болгоно гэд боддоо. Таны арьсны онцлогт тохирсон 3 цоврал бүтээгдэхүүнтэй. Тэгээд нэраагаас эхлээд бүх насныхан хэрэглэх боломжтой юм байна. Өөртөө ойрхон байрлах сүлжээ эмийн сангуудаас болон Mild Cosmetics, Cos Cosmetics-ос худалдан авах боломжтой юм байна шүү. Бас түнчлэн та Японы Юскин брендийн эмчилгээний чигшүүлэгч бүтээгдэхүүнүүдийг багцлан онцгой галзуу хямдралтайгаар зөвхөн онлайнаар буюу Tampopo гэмээр хаягаар худалдаж авахыг санал болгож байгаа юм байна шүү. Таны арьсны төлөө Юскин. За, тайлбараа үргэлжлүүлцгээе. Яян зогтож явсаар нэг байшинд орж нуугдтал жажааны цэргүүдч байшинг бүсэллээ. Тэгсэн энэ үеэр сохор тулаанч тэнд ирээд цэргүүдтэй тулалдаж эхэлнэ. Тэр тулаанчийг Номпа гинэ. Мань нөхөрч нууц сүмийн цэргүүдийг амархан яллаа. Тэгээд яаныг барьж аваад онцгой хутгийг хананд зоож тэрнийг хэн болохыг асууна. Номпо өмнө нь тэр хутгийг хамгаалагчд байхыг харсан байж үүнээс гадна тэр хутгаар өвчтөй хэсгээ хатгах юм бол эдэгдэх тухай сонссон учраас өөрийгөө хараатай болгохыг хүссэн нь тэр байлаа.
Гэвч тэрнийг хутгаа ашиглаж амжихаас өмнө Морок ирж хутгийг шүүрч аваад Еаныг хамгаалж тулалдсан ч сохор сэлэмчин тэрнээс хамаагүй хүчтэй байдаг. Тиймээс тэр хоёр шидэтнүүдийн үл үзэгдэгч болгодог нөмөргийг нөмөрч тэндээс зовгтаана. Задүрс солигдоход үйл явдал 2022 оны Сөүл хот руу шилжлээ. Энэ үеэр Еаны найз Минсүний нагацэгч Гэйн өвөг дээдстэй зориулаад хүж асааж байлаа. Тэрний өвөг дээдсийнхэн зураг сохор сэлэмчэнтэй адилхан харагдаж байдаг. Тэр өдөр нөхрийг дасгалаа хийж байтал нэг танхаа итгээд цагдаа нарыг зодчиход хажуугаар нь гарч таарлаа. Тэгсэн Гэйн зүгээр байсангүй. Тэр залуутай зодолдож тэрнийг амархан дийлээд цагдаа нарт хүлээлгэж өгнө. Эндээс үзвэл мань хүн чадварлаг тулаанч болох нь илэрхий. Тэгээд тэр тэдэнд өөрийгөө гайлын тусгай албаны байцаагч гэж танилцуулдаг. Сам шиг гихч тэр нөхрийг ухаан ороход цагдаа нар тэрнийг жисан эмнэлэгт хэвтүүлжээ. Тэгсэн тэрний нүдэн дээр эмнэлгийн дээрээс аврах том хөлөг ирээд зогсдог. Эндээс киноны өмнөх ангид болсон үйл явдал өрнө. Тэр харийн хөлөг эмнэлэгт байсан хүмүүст хоригдол суулгахаар ирсэн нь тэр. Ингээд хөлгийг явхад тэнд байсан хүмүүс бүгдээрээ юу ч болоогүй юм шиг л хийж байсан бүхнээ үргэлжлүүлцгээв. Энэ үед Гэйн цагдаагийн хамтаар эмнэлэг дээр ирж байлаа. Тэгэд нөгөө нөхрийг эмнэлгээс оргосон болохыг мэдээд хойноос нь гүйж яваад хамгаалагчийг машин болж хувирсан аянгатай ярилцаж байгааг санамсаргүй харчихна. Еана энд юу хийж байгаа юм бэ? Одоо бушуухан тэрнийг олох хэрэгтэй байна. Тэр болсон бүхнийг утсаараа бичээд авчихсан. Одоо найзын руугаа явж байгаа. Тэр найзыг нь хэн гэдэг гэлээ? Тэр бидний яриаг нууцаар сонсоод энд ирсэн байх. Тэр ганцхан найзтай. Тэр нь 2011 оны 7 сарын 17-нд төрсэн Ким Минсүн. Тэгсэн энийг сонссон Гэйн үеэл дүүгийнхэн талаар ярьж байгаа болохыг ойлгоод бушуухан гэрлүүгээ явлаа. Тэгэд гэрт нь ирсэн байсан Еан охиноос аавынх нь машин ярьдаг эсхийг лавлсан ч охин тодорхой юм хэлэхгүй нуугаад байдаг. Асуугаад нэмэргүй болохыг ойлгосон тэр охтыг унтсны дараа утсан дээр нөгөө эмнэлэгт болсон явдлын бичлэгийг үзээд гайхнаа. Ингээд хааваа дэлбэрсэн тэр өдөр Гэйн цагдаатай хамт эмнэлгээс оргосон самшигийг дагаж яваад хааваа дэлбэрсэн газрын ойролцоо очиж таарч. За тэгээд хотын төв хэсэгт хортхийг хүчтэй тархаж байгааг ойлгосон тэр бушуухан бууцаж явдаг. Тэр өрөө гэртээ очисон Гэйн хаваагийн хортхийн дотроос учир битүүлэг хоёр хүн амьд байсан тухай мэдээлсэнд тэр чидээ дөрөндөө орж гольфийн цохиурын цүнхтэй зүйлээ аваад бушуухан гарч явлаа. Таны хэлээд байсан мөч ирсэн бололтой өвөг дээдс минь. Тэгээд тэр хортхийг тойруулж хамгаалалт авсан цагдаа нар дээр очиод охины утсанд бичигдэж үлдсэн жисан эмнэлгийн бичлэгийг харуулдаг. Тэгээд хортхийнээс амьд үлдсэн нууцлаг хүмүүсийн царай бүгд тэр бичлэг дээр бичигдэж үлдсэн гэдгийг хэлсэн ч цагдаа нар тэр бичлэгийг нь хуурамч бичлэг гэд авч хэлэлцсэнгүй. Тэгсэн утсан дуграад хамгаалагч тэрнтэй холбогдлоо. Тэгэд Еаныг гэрт нь хэд хонуулж болох эсхийг асуусанд Гэйн гайхсан ч дуртаяа зөвшөөрдөг. Ингээд Гэйн гольфийн цохиурын цүнхэнд хийсэн зэвсгээ аваад Еаныг авахаар хамгаалагчийн гэрэл рүү явна. Тэгсэн тэдний хажуугаар нэг түргэний тэрэг хаалт дараад давхилаа. Гэтэл тэр тэрэг дотроос харийн аратан дотроо хэлсэн 3 хүн гарч ирнэ. Гэйн цагдаа хоёрч араас нь очно. Энэ үеэр аянга хамгаалагч хоёр ирээд тэдэнтэй тулалдсанд байшин дотор байсан Гэйн цагдаа хоёр их гайхлаа. Ингээд киноны 1-р ангийн төгсгөлд болсон үйл явдал өрнөж хамгаалагч аянга Еан охин 3 харийн аратнуудын хамт өнгөрсөн үе рүү явлаа. Энэ үйл явдал 2022 оны 9 сарын 25-нд болсон байна. Дүрс солигдоход өнгөрсөн үед очиод 10 жил болсон Еан энэ түүхээ Мороккод нэгэнгүй тайлбарлаж өгч байлаа. Тэгэд Мороккоос яагаад онцгой хотхыг авах гээд байгааг асуусанд Морокко хүүхэд байхдаа Еаныг живж байхад нь аварснаа хэлэхэд охин хэсэг бодсны эцэст сая нэг юм саннаа. Чи тэр жижигхэн хүүхэд байсан юм уу? За жижигхэн чи юу юм бэ? Ашхүүдэ чи амьд гарсан байж. Нэр чинь юу лээ? Морко юу? Морко биш ээ, Морокко штэ. Гэхдээ тэр өдөрдөгч гэдэг нь хий юм бэ? Чи энийг яаж мэддэ? Чамайг аварсны дараахан би ууланд нэг хажин хүнтэй таарсан. Тэр хүн амьд хүн хайгаад байсан. Тэгээд над руу ирээд би ухаан алдсан. Тэр мангас одоо миний дотор байгаа гэсэн үг. Хэрвээ тийм бол энэ хотхоор би өөрийгөө дүрчи. Тэгэд гарч ирсэн аратныг чи хаал. Хэрэггүй. Энэ чигээр нөрөх. Тэгэд мөрөөр амьдрах. Тэгвэл тэр аратан яах болж байна? Тэгэхээр тэр аратныг алахын тулд би үхэх ёстой хэрэггүй. Тэгвэл чи намайг ал. Магадгүй намайг алах нь чиний хувь тавилан чинь билүү? Би хүүхэд байхдаа үхэх ёстой байсан. Гэвч аав аянга хоёр бас чи намайг аварсан. Чиний дотор юу ч байлаа гэсэн чи бол чи. Өөрийгөө хэн гэдгийг битгий март. Би ч бас мартахгүй. За тэгээд Еан тэрнтэй гар барьж салах ёс хийгээд тэндээс явлаа. Энэ үеэр жажан агуйд унсан байсан харийн хөлөг дээр ирчихсэн авч явах гэж байлаа. Учир нь Еаныг хөлгийн хойноос ирнэ гэдгийг тэр сайн мэдэж байдаг.
Яаныг явсны дараа Морок хоёр туслахтайгаа ярилцаж байгаа тэд аянгыг олсон болохыг олж мэднэ. Тэгэд яарч очоод Яанд аянгыг олсон гэдгээ хэлдэг. Тэгэд маргааш нь хамтдаа яваад дотор нь аратан амьдарч байсан алуурчны амьдардаг байсан гэрт очсонд тэнд тоосонд дарагдсан аянга хэвтэж байлаа. Сэтгэл нь хөдөлсөн Яан тэрнийг сэргээх гэсэн чи аянга ассангүй. Тэгэхээр дааванд боож аваад харийн хүлэг байгаа газар руу явахаар болно. Тэгсэн энэ үеэр Морокийн хоёр туслах байшингийн гадаа тэднийг хүлээж угаад өөрсөдтэй нь усны дусал шиг адилхан хоёр түлээчинтэй таарлаа. Тэднийг харсан хоёр түлээчин хайж тэндээс зугтсанд мань хоёр ч хөөж явсаар тосгон руу очно. Тэр үеэр тосгонд тэр хоёр Яанд мэдээлэл өгөөд байсан хүнтэй таарна. Гэтэл тэр хүн нь нохоон бас хочтой нөхөр мөн байж таарна. Тэгэд Морокийн хоёр туслахын нэг тэднийг хөөж явсаар гүйцэд очтол нөгөө хоёр нь уйлах шахаж. Бид хоёр ямар ч буруу хэрэг хийгээгүй штэ. 10 жилийн өмнө тантай зүгээр л санамсаргүй таарсан штэ. Ингэж хэлхийг нь сонсоод гайхна. Харин нөгөө туслах нь нохоон баастаа таарч нөгөө хэдэг хаашаа явсныг асууж идэл жажааны явуулсан цэргүүд ирээд нохоон баасыг хүчээр авч явах гэж оролдсонд Морокийн туслах тэрнийг өмөрөөд тэдэнтэй тулалдана. Тэгсэн тулааны үеэр хоёр туслахын нэг зүүн савар нөгөөгийнхөө урдуур ороод суманд оногдсноор өөхлийн шар хавлаа. Тэгсэн Морок тэнд ирсэн ч зүүн савар тэдний нүдэн дээр агаарт замхарлаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд аянгийн нүд анивчаад унтарчлаа. Оройн жажааны цэргүүд нохоон баасыг тэрэн дээр авчирлаа. Жажаан Хьюм мастрын дэм бодолд байрлсан байна. Тэнд байхдаа тэр Хьюм мастрын тэмдэглэлийг уншаад 10 жилийн өмнө тэрний нэг шав жаал хүүгийн бэд чөтгөр шүглсэн тухай олж мэддэг. Харин нөгөө талд Яан харийн хүлэг байсан газарт очоод жажаан тэр хүлгийг аваад Хьюм мастрын дэм буудал руу явсан болохыг олж мэдээд шууд тийшээ хөдлөлөө. Энэ үед ихэр оргилын хоёр шидтэн ч бас дэм буудалд сэмхэн нэвтэржээ. Тэгсэн тэнд байсан бүх хүнийг хэн нэгэн алчгаач. Тэр хоёр алуурчныг хайж явсаар сохор сэлэмчэнтэй таарсан ч тэрнийг ч бас ирэхэд тэд аль хэдийн үгчгсэн байсан гэдгийг тэр хэлнэ. За ингээд тэр гурав хамтраад жажааныг дарж авахар шийдлээ. Тэгсэн энэ үеэр тэнд Яан Морок хоёрч араасаа эрцгэлээ. Гэтэл тэднийг ирэхэд нохоон бас сэлмээр дөрүүлсэн өглүүд хэвтэж байлаа. Тэгэд нохоон бас амьсгал хураахаас өмнө Морокийн туслах баруун саварт 10 жилийн өмнө Яаны авчирсан төмөр зүйл дотроос гарч ирсэн гэдгийг нь хэлнэ. Тэгсэн үүнтэй зэрэгцээд нэг харийн амтан гарч ирээд баруун саврыг тэмтрүүлээрээ нэвт сүлбэд алсанд баруун саварч бас Морокийн нүдэн дээр амьсгал хураана. Энэ үеэр Яан дэм буудлын арын өрөөнд байсан харийн хүлгийг олж очсон ч харийн араатан тэрэн лүү гиндүүлж дайрж барьж аваад онцгой хутгийг тэрнээс булаагаад авчихна. Яаны аз болоход сохор сэлэмчин араатан лүү дайрж амийг нь аварсан ч сохор сэлэмчин ч бас араатны өмнө хүчин мөхөстөөд холоо шидэгдлээ. Энэ үеэр Морокч тэнд дамжиж ирээд гартаа онцгой хутгийг барьсан араатантай тулалдаж эхэллээ. Тэгсэн Морокч бас тэрний өмнө хүчин мөхөсдөж харийн араатан гартаа барьсан онцгой хутгаа тэрний цээжинд дүрдэг. Сандарсан Яан очоод хутгийг цээжнээс нь арайхийн сугалтал тэр мөчөд Морок 10 жилийн өмнө өөрт нь юу тохиолдсныг санана. Тэр үед харийнхны удирдагч тэрнийг олж дотор нь орох гэж байтал өөхлүүд шарахтай байсан хамгаалагч амжиж ирээд тэрнийг буудаад унагсан байж. Тэгсэн хамгаалагчид буудуулж унсан харийнхны удирдагч Яан охинтой таарад тэрний биед орчихсан байжээ. Тэр мөчөд Яан энийг санаж Морокийн дотор хэн байгааг гайхаж асуулаа. Тэгсэн хамгаалагч үхэхээс өмнө өөрийнхөө энергийг Морокод шингээсэн байж. Тэгэд ууршиж алга болохоос өмнө аянгад Морокийг хамгаалах тушаал өгчээ. Харин холоо шидэгдэж түлээчдийн гэрт унсан аянга тэнд байсан хоёр түлээчин хоёр муурыг скандаж аваад тэдний дүрд хувирсан нь тэр байж. Ингээд баруун савар амьсгал хурааж буцаад аянгийн биед шингэлээ. Харин дотор нь харийнхны удирдагч байгааг ойлгосон Яан өөрийгөө буудах гэсэн ч харийн араатан тэрнийг хамгаална. Удалгүй тэрнийг харийн араатнуудын удирдагч удирдаж эхэллээ. Тэгээд харийнхан цаг хугацааны портлыг нээж портлоор орох гэсэнд ихэр оргилын хоёр шидтэн онцгой хутгийг гартаа оруулаад тэдэнтэй хамт ирээдүй рүү явчихна. Ингээд тэднийг ирээдүйд ирэхэд өнгөрсөн лүү явснаас нь хойш ердөө 1 минут өнгөрсөн байлаа. Тэгээд харийнхны удирдагч хааваа дэлбэрсэн орчинд буцаж ирсэн бол туслах нь эмнэлэгт очсон байдаг. Энэ үед хааваа дэлбэрсэн орчинд байсан сам шиг ухаан ороод босч ирлээ. Үүнийг дроноор ажигласан цагдаа нар хортхийн өмсгөлтэй эмнэлгийн багийг тийшээ оруулахар бэлтгэцгэн. Сандарсан Гаин очоод тэднийг балиулах гэсэн ч цагдаагийн дараа гууралсандаа тэрнийг цахилгаан бороохоогоор цохиж унгаад баривчлалаа. За ингээд хортхийн баг тусгай өмсгөл бүхий эмчнэр унтуулдаг сумтай буу бариад хаава хортхийтэй орчин руу явж орсон ч удалгүй халдлагад ортоод бүгдээрээ амиа алдацгаана. Тэгсэн цагдаагийн дараа дроны камераар тэнд ямар нэгэн харийн амтан алхаж байгааг харж амжлаа.
Гэтэл харийнхантаа зэрэг цаг хугацаагаар аялж ирсэн хоёр шидтэн тэс хөндлөн фитнесийн газарт ирчихжээ. Тэднийг ирсэн даруйд харийнхан онцгой худаг орчин үед ирсэн байгааг мэдэрч тэр хоёрын байгаа зүг рүү хөдөлдөг. Харин нөгөө талд мань хоёр фитнесийн гүйлтийн замын дэлгэцээр гарсан харийн араатны бичлэгийг хараад тэрнийг алах гэж гүйлтийн зам дээр гараад ухаан жолоогүй гүйлээ. Тэгээд гартаа барьсан төмрөөрөө гүйлтийн замын дэлгэцийг хааг цогсонд тэнд байсан хүмүүс бүгдээрээ нүд нь орой дээрээ гартал гайхацгаалаа. Энэ үед тэр хоёрыг баривчлахаар ирсэн цагдаа нар мань хоёрыг цахилгаан борохоогоор ухаан алдатлан цохиуллаад Гэйнийг гавлсан байсан цагдаагийн машинд суулгаад аваад явдаг. Тэгсэн тэднийг холдож амжаагүй байтал харийн араатнаар удирдуулсан сам шиг машинтаа давхиж ирээд тэднийг хүчтэй мөрөглөө. За sorry, борон дахиад нэг ганц реклам алгадах юм. Тэгэхээр эрхэмсэг охид бүсгүүчүүд минь ээ. Цаан чин Солонгосын Happy Moon Day брендинг өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байгаа юм байна. Хавар гэхээр CU-гийн бүх салбаруудаар. Найдвартай хамгаалалт тав тухыг мэдрүүлнэ гэд боддоо гал зүвэз. Тэгэхээр өөрөөсөө түлхэгчтэй Happy Moon Day-г CU-гийн бүх салбараас гэж. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш эвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. Аз улхад тэдний машин муу усны хоолойн дээр унсанд тэд бүгдээрээ харийн араатныг ирэхээс өмнө муу усны хоолоогоор зовгтож амжина. За тэгэд тэд гүйсээр богоонд суусан бол Гэйн араатанд цохиулаад газар тунна. Тэрний арайхийн босч иртэл Яаны бие шингэсэн харийн араатнуудын удирдагч тэнд ирлээ. Гэвч тэр онцгой хутганы хойноос ирсэн учраас Гэйнийг тоолгүй яваад өгнө. Энэ үеэр Гэйний үеэлдүү залгаад найз Яаныхаа гэрт ирсэн ч найз нь байхгүй байгаа талаар тэдний гэрийн ард нэг хачирхалтай хөлөг зогсчихсан. Бас зурагтаар гараад байсан хачин хүн тийшээ ирж байгааг харсан тухайга хэллээ. Гэйн ч сандраад дүүгээ сайн нуугдаж явахыг сануулад тийшээ явлаа. Харин өнгөрсөн үед аянг дөнгөж ухаан орж байна. Тэгээд Мурокийг сэрээгээд та чинь хэн бэ? Би програм байна. Ноён прогой. Та хэн бэ? 10 жил хамт байж танихгүй байхтай яхав дээ. Би баруун савар, зүүн савар хоёр байна. Тэгэд аянга тэрний дотоод энергийг эдэвхжүүлсэнд Мурокийн дотор байсан хамгаалагчийн энергийг эдэвхжиж Мурокийн бие бүхэлдээ робот болж хувирна. Харин тэдний энэ бүх үйлдэлийг онцгой элдэнд зүсүүлснээс болоод хараа орсон сохор сэлэмчин ажиглаад харж байлаа. Энэ үеэр аянга тэр байшинд үлдсэн онцгой хутганы энергийг мэдрээд тэр багахан энергийг ашиглаж ирээдүрөө буцахаар шийднэ. Тэгэд Мурокийг машиндаа суулгаад цаг хугацааны портлыг нээж 2022 он руу буцлаа. Ингээд хаава бөмбөлөгнүүд дэлбэрэхэд 14 минут дутуу байгааг мэдсэн аянга Мурокийг аваад яаран хөдөллөө. Харин нөгөө талд хоёр шидтэн ачааны богоон дотор харийн араатнуудын удирдагчаас үхэн хатан зогтаацгааж байна. За тэгэд хэсэг зогтаасан хоёр шидтэн удалгүй баригдахаа мэдээд өөрсдөө хуулах шившлэг ашиглаж хуурмаг дүрээ гаргаж араатантай тулалдуулж үлдээгээд өөрсдөө цаашаа сэмхэн зогтаацгаана. Энэ үед богоон дээр аянга Мурок хоёр бууж ирж байлаа. Тэгээд тэнд самшигтэй тарж аянга тэрнтэй ширүүн тулалднаа. Гэвч тэднийг ингэж тулалдах явцад Мурок богоноос унчлаа. Тэгээд сандарсан Мурок өөрийн робот биеийг эдэвхжүүлээд богооны хойноос хар хурдараа гүйн. Тэгээд хоёр шидэтний араатнуудын удирдагчид алуулдгийн даваан дээр амжиж ирээд тэднийг аварсан ч өөрөө удирдагчид хурч амжихаас өмнө гидсээ нэвт сүлбүүлээд араатны гарт орлоо. Тэгээд удирдагч тэрний гараас онцгой хутгийг булаасан ч Мурок зөрүүлээд гарнаас нь бариад авнаа. Үүнтэй зэрэгцээд хамгаалагч гараар нь дамжиж Яаны биед шингэж хутгийг биедээ аваад тэрний дотроос харийн араатнуудын удирдагчийг шахаж гаргаж эхэлнэ. Тэгсэн энэ үеэр самшиг ирээд тэрнийг балиулах гэж оролдсон ч аян гараас нь ирээд самшигтэй тулалдана. За тэгсэн өнөөх удирдагч самшигын бие рүү орсонд дотор нь хоёр араатан орсон самшиг ухаан алдаад унлаа. Тэгсэн удалгүй тэрний дотроос хоёр араатны тэмтрүүл зэрэг гарч ирээд хурдтай давхиж явсан богооныг онхолдтол нь цөм цохиж орхино. Азуулахад богоон хамгаалагч аянга EN3-ийн гэрийн ойролцоо онхолдсон байлаа. Хаава бөмбөг дэлбэрэхэд 6 минут үлджээ. Цээжиндээ төмөр сүлбүүлсэн аянга богооноос гарч ирээд EN-д байгаа онцгой хутгийг авах гэсэн ч тэдний гэрт ирсэн байсан араатан тэрэнд саадууллаа. Үүнтэй зэрэгцээд хоорондоо нийлж мутацад ороод аврах том болсон харийн араатны удирдагч богооноос гараад ирлээ. Тэгэд шууд газарт ухаангүй хэвдэж байсан EN-ыг тэмтрүүлээрээ ороож алахыг завдна. Тэгсэн энэ үеэр тэнд ирсэн Гэйн машинаараа араатныг мөрөглөө.
Үүнтэй зэрэгцээ тэрний гольфын цахиурын цүнхнээс өвөг дээдсэн болох сохор сэлэмчний зураг болоод ээлд нь гараад ирнэ. Ингээ энэ ээлдийг барьж араатантай тулалдахад бэлэн зогсохдоо сохор сэлэмчний бичиж үлдээсэн загтлыг саналаа. Тэрээр Марокко болон хоёр шидэтнийг 2022 он руу зэвсэггүй явсан учраас 2022 онд тэдэнтэй таарах юм бол зэвсгийг нь заавал дамжуулж өгөхийг хойж үеийнхэндээ загсан тусгай загтал бичиж үлдээсэн байж. Тэгээд хоёр шидэтэн ч тэндээс өөрсдийн үндсэн зэвсгээ олж аваад араатантай тулалдахад бэлэн болцгооно. Энэ үеэр арайхийн ухаан орж байсан Мароккоч өөрийн шидэт дэвүүрээ хараад урам орлоо. Тэгээд дэвүүр дотроо байсан хүчрхэг элдийг бариад харийн араатантай тулалдахад бэлэн болно. За ингээд бүгдээрээ хамтдаа хүчээ нэгтгэсэнд тэдний ялах магадлал 16% болж нэмэгдлээ. Энэ үеэр Яан ч ухаан орлоо. Тэгээд онцгой хутгийг аваад харийн хөлөг рүү зоохоор хөдөлнө. Тэгээд харийн араатан тэрнийг зогсоохоор дайрахад мань хэдэж тэрэн лүү дайран орцгооно. За ингээд тулдах хооронд хаава бөмбөг дэлбэрэхэд 20 секунд үлдэж цаг маш бага үлдсэнийг ойлгосон Яан хөлөг рүү гүйсэнд харийн араатан ч араас нь хөөлөө. Тэгсэн хоёр шидэтэн бүхнийг томруулагч шидэт толио байрсанд ингээ энэ толь руу илдээ шидэд аврах том болгож харийн араатныг газартай нэвт сүлблээ. Харин нөгөө талд харийн араатнуудын удирдагчтай аянга нилээн үзэж байна. Тэгсэн Яан амжиж онцгой хутгай харийн хөлгийн цөм рүү шидэж оруулахдаа зэрэгцээд Мароккоч харийн удирдагчийн биеийг дундуур нь хоёр хуваана. Ингээд өхлүүд болсон харийн араатнуудын удирдагч агуулга дотор нуугдаж байсан Яаны найзын бие рүү орохоор зүтгэсэн ч Марокко амжиж охины урдуур ороод өөрөө хүнд шархтлаа. Тэгсэн Яан хамгаалагчийн хүчээр харийн удирдагчийг барьж тусгай чулуунд шингээж хордог. Гэвч мань удирдагчийг тэнд удаан хорих боломжгүй учраас аянга тэр чулууг сансарт аваачаад дэлбэлэхээр болно. Ингэвэл аянга өөрөөч амиа алдах байлаа. Тэгэд аянга баруун зүүн савар болж хувраад Мароккотор очиж салах ёс хийнэ. За бүгдээрээ баяртай. Дараа уулзцгаая. Тэр над руу инээмсэглэлээ. Үгүй, над руу инээмсэглсэн. Ингээд аянгыг явахдаа зэрэгцээд цаг хугацааны портал ажилласанд хоёр шидтэн Марокко 3 сорогдоод хуучин цаг үе рүүгээ явцгаана. Аянгач хөлгийг агаарт хөөргөд хотод тогтсон байсан хаава хийг хөлөгтөө соруулж аваад сансар руу нислээ. Олон жилийн дараа төрлөх гэртээ эргэж ирсэн Яан гэртээ ирсэндээ сэтгэл намарсан ч Мароккотой хамт явж чадаагүйдээ битүүхэндээ гонигтай байлаа. Харин нөгөө талд өнгөрсөн үедээ ганцаараа ирсэн Мароккоч урам муутай байна. Тэгэд аянгийн энергийн хоримтлалаас болоод цаг хугацааны портал тогтворгүй байгаа. Дэм буудалтай одоо ч баг зэрэг холбоотой байгаа гэж ярьж байсныг санаад зойрын өрөөнд орсонд үнэхээр тэнд цаг хугацааны портал нээгдсэн байдаг. Ингээд Марокко портлоор ороод 2022 онд ирнэ. Тэгээд өмнө нь харж байснаа дуурайж зам дээрээс такси зогсоосноор кино маань конец фильма. За энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Ямар ч байсан Брон 2 дугаар ангийг нь яриад нэг санаа амарлаа. Тэгвэл нэг өртөө л яваад байсан тийм ээ. За тэгэхээр энэ галзуу киноны тайлбар маань ойлгомжтой байж та нарт маань таалагдсан гэдэгт Брон итгэлтэй байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар таны арьсны онцлогт тохирсон 3 цоврал бүтээгдэхүүнтэй USK-ийн хамтран ажиллалаа. Description хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай манайхан. За бас өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр CU-гийн бүх салбараар худалдаалж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэлээ. Та нар маань тэгээд Сабадраг уусаба адардсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Ингээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар хэдүүлээ эргээд уулзацгаая.